Бүгд дандаа цоошин ярилцтайгаар. Сайн байцгаана уу? Ингээд та бүхэндээ нэг влогийг үзэж байгаа өдрийн мэндийг хүргэе. За, Юкан өнөөдөр та нарт дуулах бүр амар гоё мэдээтэй. За, энэ маань юу вэ гэхээр сүүлийн хэдэн сар би ингээд Австралийн улаан загалмай нийгэмлэгт волонтер буюу сайн дурын ажилтан хийгээд ингээд явж байгаа. Тэгээд улаан загалмай нийгэмлэгт ажиллах хугацаанд болохоор би нэг Монгол хүүхдүүдтэй ч юм уу те ингээд Монгол руу хандсан ямар нэгэн сайн дурын эсвэл юм сайн үйлсэн аян ч юм уу тиймэрхүү юм зохиохон байгуулахаас ингэж агиуг боддог байсан. Энэхүү бодлоо болохоор би менежертэй хэлсэн байхгүй Монголын асрамжийн газрын хүүхдүүд тийм тусласан юм хандив аян хиймээр байна гэхэд манай менежер бүр амар гоёор хүлээж аваа. Тэгээ Юка бид нарт чамд туслая ингээд хүүхдийн тоглоом те ингээд хувцас тийм зүйлсийг чамд хандивлаа гэж хэлсэн. Тэгээ би бүр амар баярлаад гэртээ ирэнгүүтээ за энийгээ ерөөсөө зөвхөн авсан ингээд улаан загалмай нийгэмлэгтэй хамтрахгүйгээр те магадгүй Сиднейд ингээд надтай адилхан хүсэл сонирхолтой олон залуучууд ээж магадгүй тэднэрийгээ бас ингээд урайлаа гэдэг үднээс бүр юм нэр өгөөд аян болгоё гэж шийдсэн. Тэгээд энэхүү аянаа болохоор би Эрдэнэсээр дүүрэн хайрцаг нэртэйгээр эхлүүлсэн байгаа. Ингээд энэхүү аянаа Эрдэнэсээр дүүрэн хайрцаг нэртэйгээр эхлүүлэхээр шийдсэн юм аа. За ингэж нэрлсэн учир нь болохоор алт Эрдэнэс үнэт чөлөө бүгд хайрцагт хадгалагддаг. Харин хайрцагнасаа гарч ирвэл жинхэнэ үнс нь бий болж бүр цаашлаад бусдыг баярлуулж ад жаргал бэлгэнэн бэлтгэж эхэлдэг. Тиймээс асрамжийн газар төсөн торнож байгаа дүү нарыгаа энэхүү үнэт Эрдэнэсээр төлөөлүүлж мөн тэдний минь цагийн чалхоор яг л Эрдэнэс шиг гялтганан гарч ирж алс ирээдүйн амжилтын эзэд болох чинь билүү. Энийхэн тухай би болохоор монголчууд байдаг групп дээр бичсэн. Тэгсэн чинь бүр амар олон монголчууд намайг амар гоёор хүлээж аваад тгий нэгдий ингээд хамтрий бид нар ч гэсэн юм хийхэнсэн гэж хүсдэг байсан. Гэтэ болохгүй байсан. Туслая дэмжээгээд амар олон хүмүүс надтай холбогдсон. Тэгээ Сиднейд болохоор ер нь монголчууд айгүй юм тархаа ингээд амьдардаг дүүрэг болгонд амьдардаг. Гэтэл надаа ингээд дүүргээс бүр ингээд төлөөлөгчөөр гараад ирээ те. Би энэ дүүргийг хариуцаад ажиллая. Би энэ дүүргийг хариуцаад ажиллая. Ингээд энэ хүмүүс хандваа надаа өгөөрэй гэд бүр ингээд 6 дүүрэгт надад төлөөлөгч гараад ирсэн. Тэгээ бүр аян маань ингээд амар өргөн хүрээнд тархаа тэрнээс гадна нас Сиднейд маань юм маш олон группүүд байдаг. Хувцсны групп, мейкапын групп, мөн IELTS, тэгээд өглөөний гайхамшиг гэдэг энэ группийн би админуудад ингээд хамтарч ажиллах санал тавьсан. Тэгээд энэ админууд маань болохоор намайг маш сайхан эргээр хүлээж аваад өөрөө өөрсдийнх нь гишүүдийг, оюутнуудыг, сурагчдыг уриалаад хэдлэн аянд нэгтцгээгээд уриалж хэлсэн. За тэгснээрээ мөн энэхүү аян маань бол бүр маш хүчтэй. Богинохон хугацаанд ийм өргөн хүрээг хамарч чадсан. Хандвийн зүйлс болохоор би яг 2 хоногийн дотор цуглуулсан байгаа. Хандвийн зүйлүүдийг маань цуглуулж гисэн төлөөлөгчдөөсөө юмнууд авах гад тамирал дээр явж байна. Ингээд хандвийн аянд маань маш идэвхтэй оролцож байгаа норим ихчэнд бид тээр ирчээд байж байна. Норим ихтэй маш их баярлалаа гэж хэлье. Өмнө ийм гоё аян зохион байгуулсан Юката маш их баярлалаа гэж хэлье. Олон хүнийг урайлж маш гоё аяныг хүн болгоны бодож явдаг айгүй гоё юмыг ихлүүлсэнд маш баяртай байгаа. Яг одоо миний IELTS-ийн сургалтын манай эсэлт болж байгаа болохоор оюутнуудаа бас давхар идэвхжүүлээд миний одоо юу IELTS-ийн маань сургалтын 50% хөнгөлөлттэй одоо азтан болох одоо шагналд оролцох эрхээр шагныгээд тэгээд уралдаа нэг ингээд зарласан байгаа. Дараагийнхан нас төлөөлөгчөөс хандвийн зүйлс авах гэж явж байна. Манай туслагч. Ихнэл хийж байгаа. Дараагийнхан нас битээ би жоо энэ гэж гаргана шүү. Сайн нуурам төргий. Манай 2 дүүргээ маань хариуцж авсан дүлгөө мөрөн монголчууд хамгийн их байдаг 2 дүүрэг. Тий, монголчууд хамгийн их байдаг. Одоо ер Монгол таун гэж бараг хэлдэг. Тий, тэр дүүргээ маань хүлээж авсан. Тэгээд дүлгөө мөрөн маань хандвийн бас аюу гой зохион байгуулахад туслаа. Дээр нь ирсэн зүйлүүдийг маань бүр амар гой эмгцэстэй бүгдийг ялгаад тоглоомын нэг савнд бүр ингээд бараг настай байна ангилсан байж тээ. Нэрааныхын нэнд том хүүхдийн нэнд гээд амар гой эмгцэстэй болгож гисэн байна. Тэгээд дүлгөө мөрөндөөс маш их баярлалаа. Тэгээд ямар ер нь нэрээ аянд оролцоход хүмүүс хэр хандж байна. Хүмүүсээс тэгэл ямар айгүй амар гоё санагдлаа. Тэгээд би бас анхудаага ийм аянд оролцож байгаа. Тэгээд хүмүүс ер нь айгүй гоё бүр сэтгэлтэй бүгд ингээд хувцснуудаа ингээд гоё угаагаад бүгд ингээд айгүй гоё авчирсан. Вирус зя Юкан одоо нөгөө хандвийн аяны ачаануудаа баглаад иж байна. Одоо над дээр нэг хүн ирж Монгол руу ачаа явуулах газар маань хөрвүүлэх гээд байж байна. Тэгээд би тэрнээс өмнө гаражтаа орж ирээд агуулгатай ирээд хандвийн аяны ачаануудаа янзлаад иж байна. Мөн хараа би та нарт харуулъя юм. Гоо сайхны юм хүртэл айгүй өгч ин хүмүүс маань. Би одоо яг ингэ юм аа
бэлдээд ээж ингээ хөөрхөн ном, тоглоомнууд, цоошин юм савн шампунь, ийм хүс дарагч мөрч ингээд бие угаагч, савнгууд ингээд цоо шинээрээ хүмүүс маань амар хандуулсан байна. Тэгээд яг энэ ханжуухан юмыг ингээд янзлаад сууж байхад бол ерөөсөө ядрахгүй харин ч амар баяртай байна. Хүмүүс ингээд миний явуулсан аяыг ийм гоё төгтөд дэмжиж те Монголынхан тэр асрамжийн газартайгаа хүүхдүүдэд ийм сайхан сэтгэлээр хандж байгаад би бүр амар их баяртай. Ингээд надад тэгээд маш их олон тусалж байгаа. Энэ та нар хараа. Ийм хөөрхөн шинэ хувцснууд ингээд бүр ярилгт байгаа. Октод зориулаад ингээд ийм хөөрхөн плажо. Бүгд дандаа цоо шин ярилгт байгаа. Ингээ хүмүүс маань ийм гоё сэтгэл гаргаад бүр дэлгүүрээс худалдаж авчираад ингээд хүмүүс өгч байгаа. Амар хөөрхөн байгаа зөө. Би бүр энийг одоо Монголд очиод хүүхдүүдтэй хүүхдүүдээ бүр ямар гоё баярлах болоо гэдгийг бүр төсөөлж чадахгүй нэ. Тэгээд маш их баяртай байна. Ярилгт байгаа юм. Бас дахиад шинэ тоглоомнууд бүр амар их байна. За энэ ингээд энэ тор дүүрэн дандаа ийм шинэ ярилгтай тоглоом гэж та нар бодлоо. Нараа амар хөөрхөн хүмүүс бүр ийм гоё сэтгэлээрээ ингээ бүгдээрээ ингээ ярилгт байгаа. Амар гоё бүр амар их баяртай байна. Ийм ажил нэрээ зохион байгуулад ингэж олон хүн дэмжинэ гэж би үнэхээр бодоогүй. Тэгээд огт намайг танихгүй мэдхгүй тийм хүмүүс хүртэл зориод юка ингээд чамд юм өгөх гэсэн юм аа. Хандивт чи оролцоо би яах вэ ийх үү. На би хүүхдгүй маа хүүхдийн малга гэтээ би дэлгүүр ороо шинэ юм аваад үгүй ямар аргаар хамаагүй би оролцмоор байна гэж амар хүмүүс холбогдсон нэр амар гоёсэн шүү. Сиднейчүүд минь бол үнэхээр мундаг юм байлээ. Хөдөлж чаддаг, хүнд тусалж чаддаг. Та нараараа маш их бахархаж байна. Бас дахин баярлаа гэж хэлье. За Монгол руу ачаагаа явуулах гад бид энэ газараа ирсэн байна. Тэгээд яг миний нарт харагдаж байгаачлан эднэр ачаанаар манайгаа одоо ингээд Монгол руу явах машин руу зөөгөөд хийж байна. Маань болохоор Монгол руу ерөнхийдөө машин явуулдаг хүн байгаа. Тэгээд миний сайн санааны аянг, сайн үлсийн аянг дэмжиж ямар ч үн төлбөргүйгээр ингээд ачаа барааг маань Монгол руу явуулж байгаа. Тэгээд эх 7 хоног би Монгол явна. Тэгээд намайг яг очихдоо таарж байгаа болохоор амар гоё good time юм болсон. Тэгээд надад ингээд тусал дэмжиж байгаа бүх монголчуудаа маш их баярлалаа. За ачаанууд маань Монгол руу явхад бэлэн боллоо. Тэгээ юукан удахгүй ачаануудаа тусч аваад хүүхдүүдтэй өгнө.